Сайн уу манайхаа өнөөдөр бүгдээрээ ингээд киноны хэний тантаараг нууцыг ярих болно. Тийм ингээд бичлэгтэй хамт байгаарай. Би бас ингээд хитэн юу олоод тавьчихсан байгаа. Ингээд бүгдээрээ тэр нууцыг үнэцгээе. За, миний хамгийн ихний олсон байр байна. Энийг ингээд Багдад шоколад идчихэж байгаад ийм мэлхий харснаа барих цагаад тухтаад өгдөн штэ. Тэнгүүд яваад өглөөгээд 19 жилийн дараа Харвардд нэг ийм дахиад мэлхий ардсан штэ. Тэгээд энэ нэгс үгүй. Тэгвэл яг тэр мэлхийн тэрийг Харвардын сургуульд орно гэдгийг мэдээд тэнд байсан хэрэггүй. За дараагийн баримтал бид бүгдийн сайн мэдэх Фрозен байна да. Тэрнийг яг ингээд орж ирэх мөчтөн нэг хараа. Яг Рапунзель агаад. Тэнгүүд Рапунзель яг Элсагийн найз бас Аннагийн найз байсан хэрэггүй. Бид бүгдийн сайн мэдэх Big Guy кино хараа. Энэ ингээд Big Oson дээр агаад тэднийг алахыг завдаг да. Тэгэд хамгийн эхлээд энд алахыг хүссэн болов уу? Та нар юу гэж бодож байна? Тэгээс 2025 онд нэртэйсэн K-pop Demon Hunters дээр нэг сонирхолтой дүр харагддаг байна. Эдгээр яг ингээд нэг юм soda pop гэж хахад уурлаад ээждэг да. Яг тэгвэл энд нь Рапунзель бүр 2 удаа гаж идэхүү. Рапунзель ямар их цочтонтой юм бэ те? Сая 2 удаа гарлаа. За бас энэ дүрсийн илүүлгээ алдаа гэвэл яг ингээд Элса хуцаа өгчээдэг ингээд өөрөөр нь гарнаас хүмүүс гараад бэждэг штэ. Тэгчингүүдээ ингээд энэ хүн байхгүй цаараа. Тэгээд яг ингээд гайхснаа ингээд би Анна гэж бодсноо агшаад штэ. Тэнгүүд энэ хүн алга болчихдог байхгүй юу? За одоо Inside Out буюу хамгийн сайн мэдэх кинонд маань нэг нууц үйдээ. Тэрнээс улаан панда охин уран найзтайгаа явж байдаг. Тий, нэг хараа уран найз. Яг ингээд гахдаг юм байна да, атаахдаг. Тэрнийг ингээд хүүхд өсрөх хүрч хахад энд нэг ингээд уран найз нэг улаан панда боч хурсан найзтайгаа дотоостод явж байвал яах вэ?